Тулааны спортын тамирчид Азийн Тэнгмийн 3 дугаар их наадамд оролцож байгаа үлээ. Манай тамирчид маргааш эх орноосоо мордно. Азийн олимпийн зөвлөлөөс зохион явуулж байгаа Азийн танхимын спортын 3 дугаар наадам Вьетнам улсын Ханой, Хошимин хотуудад энэ сарын 30-наас эх сарын 8-ны өдрүүдэд зохиогдох үлээ. Наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн 45 орны баг тамирчид спортын 23 төрөлд өрсөлдөх юм а. Манай улсын баг тамирчид тус наадамд спортын 8 төрөлд өрсөлдөх бөгөөд Монголын кикбокс Тулааны спортын холбооны тамирчид маань тус тэмцээнд эх орноо төлөөлөл оролцох бөгөөд манай тамирчид кикбокс, мутай боксын төрөлд 7 тамирчин дасгалжуулагч Алтан бүрмийн амтаар маргааш Вьетнам улсыг зорих гэж байна. Манай тамирчдын хувьд 2007 онд Макао зохиогдсон Азийн танхимын спортын наадмаас кикбоксын төрөлд 5, мутай боксын төрөлд 2 хүрэл медаль, энэ оны 8 дугаар сард Тайланд улсад зохиогдсон Азийн Тулааны спортын анх дугаар наадмаас 1 мөнгө, 1 хүрэл медалийг эх орондоо авчирч байсан юм а. Тэгээ Монголын кикбокс Тулааны спортын холбооны тамирчдын хувьд 2 төрөл тамирчтай бэлтгэсэн. Кикбокс болон мутаан төрөл. За кикбоксын төрөл 4 тамирч орж тоглоно. 51 кг хэмжээнд мегмар сүрэн, за 67 кг хэмжээнд төр баяр, 71 кг хэмжээнд наадам, 75 кг жавхлан гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон. За багийн тасгалжуулагчаар би одоо тасгалжууд оролцуулж байгаа. За мутаан төрөлд 3 тамирчин одоо бэлдсэн байгаа. 57 кг хэмжээнд амар төвшин, 60 кг хэмжээнд жижиг эрдэнэ, 67 кг хэмжээнд лаасрун гэсэн. Энэ одоо тамирчид одоо мутаан одоо Тайландын мото боксер хүчсэрнэ. Тэгээд манай кикбоксд бол одоо 3 дахь наадмынхаа нүрийг үзэх гэж байна. Анх одоо энэ наадам Азийн танхимын анх дугаар наадмаас эхэлж оролцсон. 3 дугаар наадам хүртэл одоо оролцсон. Төрүүчийн наадамд бас медаль хүртэж өндөр амжилт үзүүлжсэн. Энэ амжилтаа одоо батгахыг одоо зорж байгаа. Манай тамирчдыг Азийн танхимын спортын наадамд оролцохын өмнө Height Max 2000 тэмцээнд томоохон бэлтгэл сургалт болсон. Тус тэмцээний дараагаар ирэх 11 дугаар сарын 24-өөс 27-ны өдрүүдэд Итали улсад зохиогдох кикбоксing дэлхийн аврагч шалруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. Мөн 11 дугаар сарын 20-нд манай тамирчин Төр баяр Орос улбаны улсын Якут улсад мэргэжлийн мутай боксing Азийн аваргын төлөө тоглолтыг хийх юм а. Турк Энэ өдөр мэдээний хөтөлбөр спортын мэдээгээр та бүхэнд өргөжлөн урьж байна. Одоо өөрийн хоорондоо дэлхийд олсон спортын мэдээ сурвалжлагаас танилцуулъя. Спортыг дэмжигч ТВ-с телевиз Монголын үндэсний бүхий хотын танхимын спортын 3 дугаар наадамд кикбокс болон мотобоксийн төрлөөр өрсөлдөж Монголын мотобоксийн үндэсний баг шүүгч дасгалжуулагчдын хамтаар маргааш эх орноосоо мордох гэж байна. Энэхүү танхимын спортын наадамд Азийн олимпийн зөвлөлийн 45 орны баг тамирчид олимпийн төрөлд багтдаг үе 23 спортын төрлөөр өрсөлдөх бол манай улс 8 төрөлд оролцох юм байна. Манай баг тамирчдын хувьд тус наадмыг ихсэн цагаас нь буюу 2005 оноос хойш оролцсон дуршлагтай бөгөөд 2007 онд амжилттай оролцсон 7 медаль хүртэж байжээ. Энэ жилийн Азийн танхимын спортын наадамд Монголын кикбокс Тулааны спортын холбооны төв клуб бол Мишель клубын тамирчид өрсөлдөхөөр бэлтгэл сургуультай 2 жилийн турш тасралтгүй хангасан байна. Кикбокс болон мутай гэсэн зарим спортын төрөл нь бол Вьетнамын Хошимин хотод зохион байгуулагдана. Миний хувьд бол энэ спортоор бол 3 дахь удаа наадмаа шүүх гэж байна. Өмнө нь бол Азийн Тулааны спортын наадам, Азийн танхимын спортын наадам, мутай спортын төрлөөр шүүж байсан. Энэ удаагийн спортын Тулааны төрөл бол манай кикбокс мутай спортын тамирчдаас бол 7 тамирчин 9 өдрийн бүрэлдэхүүнтэй энэ баг маргааш хөтлөгч байна. Түүнчлэн тамирчдаа байнгын бэлтгэлтэй байх үүднээс Height Max 2000-аас хац Тулаан гих мэт 6 томоохон сорилт хэмжээнийг санаачлан зохион байгуулсан юм байна. Ингээд их орноо төлөөлөн кикбоксing төрөл 54 кг спортын мастер мегмар сүрэн, 67 кг спортын мастер Төр баяр, 70 кг олон улсын хэмжээний мастер наадам нар хүч үзэх бол Тайландын үндэсний спорт болох мутай боксing төрлөөр 57 кг спортын мастер амар төвшин, 60 кг спортын мастер шижир эдэн, 67 кг спортын мастер лаас сүрэнээр ринг гарах юм байна. Тус 3 дугаар наадамд оролцох тамирчдыг агар захиралтай чонд корпорац ивент тэтгэж тэмцээнд оролцох боломжийг нээж өгчээ.